Батшгэ. Пүрв доогийн гэж байна уу? Тий. Пүрв доо. Доо гэдэг чинь ямар учиртай юм? Пүрв доо цэнд доо гэж миний нэг сайхан найз. Тэг доо гэж одоо ер нь би одоо яг нарийн тэгж үзээгүй шүү. Тий. үгүй тэр Ер нь яг янз бүрээр тайлбарладаг юм байт юм шиг байна. Цэндоогоо юу гэж тайлбарладаг юм бэ? Та тэр мэдчихэж байна. цэндээ болгоор энэ одоо доо гэдэг бол ер нь тэргүүн дээд гэсэн үг байна л гэж авсан шүү дээ. Зүг бахоо тэгвэл. Тэгвэл зүг байна шүү Яг дээ. ихэнх улсууд бол бүрв даваа гэдээ дуудаад байдаг байхгүй юу? Ер нь доо гэдэг. Пүрв доо их ховор юм. Батшиг шиг одоо хэд болж хурж байна? Одоо 44 өрөндөө. 44. Тий. Тийм байна. Сайхан нас идэл би одоо энэ уулзсан хүмүүс маань ер нь яг энэ үеийн хүмүүс байгаад байна. Яг энэ үеийн хүмүүс 39 тэгэл 45 дээдл. Тэг би нэг юмд явж байгаа хүндээ нэг 100 хүн алах гэж яваад. Тэг энэ 100 хүн дотор одоо орж ирж миний урилгыг авч би таныг урьж ингээд тав тэр ярилцлах хэглэх цаг болцсон. Энэ интернетийн ертөнц тэгээд энэ сүлжээ нэтворк энэ юмараа хүмүүс их орхон танилцдаг, хандлагдаг, нэгийг ойлгодог, мэддэг болчихжээ. Гэхдээ нууц зүйл их байна. Тийм учраас бид нэг хүмүүстэй танилцуулахын өмнө энэ фэйсбүүк юм уу одоо сошиал ямар хаяг байна нэгээд тавьчихад ер нь цаанаас нь янз бүрийн доонууд гараад ирэхгүй юм. Одоо ер нь бол юм их нээлттэй болцсон шүү дээ. Тий. Бүх зүйлийг заавал албан тушаа дарга сэргэхгүйгээр хинж яваад мэдээллийг авчдаг. Уух гэж байгаа эмээ хүртэл нарийн ширийн зааврыг олоо уншичдаг ч гэдэг юм уу тий. Тэр утгаараа бол өдөр тутмын хэрэгцээний юмнуудаа шийтгэхээс гадна зүгээр ер нь өөрийнхөө өдөр тутмын амьдрал тохиолдог асуудлынхаа хариуг хүртэл интернетээс яг тэр шиг одоо таны саяны хэлж байгаа зөвлөдөө тухайн талаар одоо интернет дээр гэж хэлээ л да тийм ээ. Ер нь ямар шоу мэдээлэл байна уу? Тий. Тэр хаягандаа ямар одоо үзэл бодлоо илэрхийлдэг юм байгаа нэ. Ер нь үүний дотоод ертөнц шүү дээ. Тий. Тэгэд энд нэг хөрхэн үйл явдал бас юм аа. Нэг жоохоохон нэг юу хийгээд ажилт хүн авахгүй. Тэгээд анкет хуучнаар шинээр бол нэг CEO шүү дээ. За тий. Тэр нь үнсэн чинь тэрэн дээр одоо гайхалтай бурхан ч атаархмаар сайхан юм байд. Тэгээд бурхан атаархыг бодоход их л гоё юм байж л дээ. Тэгээд гарангуут нөгөөдгийн сөгсөн чинь чөтгөрч уурламар юм байна. За ойлголоо. Тэгээд хоёулаа тэр бурхан чөтгөр шүглсэн фэйсбүүкийг нээгээд таны ертөнц рүү оръё. За зөвшөөрөх үү? тэглэг яах вэ? Нуу чаахан байхгүй ч Гайгүй дээ одоо эн чин энэ тэнд хавчуулагчийн гарч ирээ болохгүй байна. Сошиал медиа дээр тавьж байгаа зүйлс бол би бол санамсаргүй юмнуудыг баг л гэж боддог. Тэгэхээр яг хуу тэрийг үзээд танилцъя илүү тэгээ илүү дотн танилцъя. Тий. Нээлттэй бай. Тэр надад биш үү? Одоо энэ тав дээр үзэж байгаа хүмүүс за энийг сөхөнгөд юу гарч ирэх вэ гэдэг тун анхааралтай ажиглаж байгаа. Тэр телевизээр ингээд фэйсбүүкийн хаягийг нэг хайцсан дараа зэрэгцэл яваад орчихно. Тий. Яха үзнэ. Мундаг үзнэ зааж. Батшиг пүрв доо гэж юм тийм үү? Тэгж Энийг өөрчилж болох уу? Пүрв доо батшиг гэж байнга бичигдмээр байна. тийм үү. Яг ер нь бол тийм байсан. Тэгээ сая нөгөө гадагшаа явж байхдаа энийгээ солихгүй нэг заримдаа нэг пүрвдөө гэдгээр нөгөө бичиг баримт янз бүрийн юмнуудаар гарч ирээд. Тэгдэг баг тийм ээ. Тэнгүүд нөгөө бат шиг гэдэг чинь гарч ирэхгүй. Биднээс ерөөсөө энэ эцгийн овгийг эцгийн нэрийг бол одоо их өндөр өргөдөг боловч яг хүнтэй танилцахдаа нэг хэлдэг. Тийм дадлаг гэдэг юм л да. Бас дуудагддаг тий. Одоо шал гадныхан бол огороо дуудагдах тийм юм ой зөндөө шүү дээ. Зөндөө. Тий. Бидний хувьд бол овг гэвэл бүр өөр юмны тухай авчин тийм ээ. Тэгээ эцгийн нэр, өөрийн нэр гэдэг. Тэгээд чи хэцүүдээ эцгийн миний эцгийн нэрийг тэр гинэ гэдэг чиг хэцүү болчихсон тийм ээ. Тий. За тэгээд ингэж хоёулаа тохирлоо. Тэгээд цааш нь үзье.
Энэ дээр одоо юу гарч ирэх нь? За энэ нэг сайхан залууч юу өнгөрч ирэв дээр ба. Энэ яг хөлбөмбөгийн тэнцээ үзэж явж байгаа зураг да. Энэ Манчестерт. Тий. Тийм. Би 18 оны дундаас ерөнхийдөө ажиллаа өгөөд жоохон өөр салбарт хүч үздэг юм уу те. Бас нэг 18 оны дундаас. Тий. Тэгээ яг ажиллаа их завсраа бас нэг нийгмийн бодлогын аятайхан хөтөлбөртэй те сайн хөтөлбөртэй сургуулиуд юу байна уу гэд би чинь бас тодорхой тэр салбараас өөрийгөө бас түүхий гэж боддог учраас бас нэг цаг гаргаж сурч судалж бас тодорхой хэмжээний юм мэдчихэд одоо тэр талаар жоохон дууруу зүгээр юм болов гэсэн бодлоор хэдийгээр одоо энэ дотор ажил хөдөлмөр эрхлээ 10 хэдэн жил явцсан ч гэсэн өөр салбар гэдэг нь өөр салбар гэж боддог учраас бас тэгж явсан. Тэгээд 2-3 сургууль бүглээд 18 оны 9 сард Манчестер их сургуульд явсан. Тэгэл тэр үеэр яг одоо хөлбөмбөг дуртай юм болохоор гичээлд орохоос өмнө хөлбөмбөг үзээд явж исэн. Тэр зураг л энд байж байна. Энэ би нэг өгөнд их дуртай байна. Бие бэлдээд гэрээ төвхнүүлчихэд тэгээд одоо төрөө зас янзлахад оролцвол эр хүний нэг гол зорилго биелдэг. Ер нь эр хүний л одоо мөн чанар юм шүү дээ. За ер нь бол хүн нэг ажлын нэг амт амьдралын нэг юм тодорхой үе шатанд тогтворжих энэ зүйлүүд бол хүний 40 нас хүртэл бол идэвхтэй өрнөдөг байх гэж боддог. Тий тэр ч утгаараа би чинь нэг 40 нас хүрж ээж ерөнхийдөө энэ талын нийгмийн бодлого янз бүрийн юмнууд илүү идэвхтэй оролцох тийм чиг хандлага руу ороод тэгээд тэр хүрээндээ яахад энэ ч тодорхой ном үзэхгүй бол одоо тэр хоосон ер нь ямар нэгэн хоосон юм чинь хоосон л байдаг шүү дээ тий. Өөр тодорхой ярина гоо. Нэг ингэс нэг нөхөрнөд тарсаад тодорхой хугацааны дараа очно гэсэн. Тэгээд тэр өдөр нэрийг үлдээ. Тэр тодорхой гэдэг үгнээс их айдаг болчихоо. Яг дараа л хоёулаа. Заавал хаан сургууль төгссөн. За бүр одоо түрүүн хаан сургууль төгсөөс өмнө би бас хаанаас төрсөн гэдгээсээ. За тэгээд бүр тэгээд. Одоо аврагтайгаа холбогдоод. Тий. Онаа бол Пүрвдоо гэдэг хүн байгаа. Тэгээ Баянгарын хүн л дээ. Тий. Баянгарын хүн. Ээж болохоор хөвсгөлийн хүн байгаа даваас өрнгээд. Би тань зургийг үзүүлээ. За тэгээд манай хоёр ч юм бол насаараа багш хийсэн хоёр хүн. За. Тий. Ерөөсөө худалдааны темэс, худалдааны техникум багшлаад сүүлд хамгийн сүүл зах зээлийн коллеж болоод нэр нь өөрчлөгдөв. Тэр хүртэл нь ягаад идэвхтэй гарсан улсууд. Тий. Манай 4 хүүхэдтэй учраас нөгөө 40-наас хүрээд 20 жил ажилласан жилөө энэгээр ингээд идэвхтэд гарч ирсэн яг тийм эрт идэвхтэд гарах хэрэгтэй нэг. Тий. Тэгэхээр одоо багш нарын одоо гэдэг юм уу зарим улсууд бол тийм гаралтай ийм гаралтай бид нэг багш нарын гэрүүлээс гаралтай бид нэр дөрвөлөө байна. Яг одоо бидэд чинь мэдээж багш нарын одоо амьдрал хаана эхэлдэг дотор байранд л эхэлдэг шүү дээ тийм ээ. Одоо энэ худалдаа хөдөлгөөний их сургуулийн дотор байрнаас л одоо эхэлсэн би одоо төрсөн гэдэг юм одоо гарал үүсэл асууж байгаа. Дотор байранд төрсөн. Тэгээ ер нь баг нэг 2 нас хүртлээр тэнд байгаа дараа нь ингээ нүгэ явсан байдаг. Тий. Тэгээ манай хоёр бол итгэвтэй гарсан одоо 70 гаруй насны хүмүүс өнөө да. Тий. Тэгээ яг одоо багш нарын юу ч мэдээж хэрэг багш нарын амьдралыг бид нэр их бага хэмжээгээр бүгдээрээ л үзчихсэн. Тэгээ яг зах зээлийн нийгэм шилж байгаа тэр үед ямар байлаа арилжаа бизнес янз бүрийн темийн өмнө ойлголт юугүй тий. Тийм л гэрүүлээс гаралтай. За тэгсэн чинь өөрөө бол одоо 2 нас хүртлээр тэнд байсан байна. Дараа нь аль сургуулийг төгссөн 10 жил. Би 10 жил ч эхлээд нэг 15 дахь сургуульд байсан юм аа. 3 4 дугаар анги төгслөө коммунити. За. Тий. Тэр хэсэг бол яг одоо бодоход бол ер нь хөлбөмбөг тоглосон юм шиг байна ер нь. Коммунити хэж. Тий. 15 доор сайхан талбай байдаг 18 байна 52 75 гэл ер нь бол хаан талбай эзгүй тэнд л нэг өнгөрдгөл юм байвал өшөглөө явж идэг тийм л санагддаг. Гэхдээ нэг онцлог юм нь бид нар одоо ч гэсэн тэр ангийнхантай холбоотой байдаг зүгээр нэг онцлог зүйл болохоор маш сайн боловсролын суурийг сайн өгдөг байсан юм болоо да гэж харддаг. Тий. Тэгээ яг 10 жилөө би 33 дээр очиж төгссөн л доо сүүл бид нар тийшээ нөгөө байр өгдөг байлаа шүү дээ ер нь бол тий. Тий, тэр очир мочир нь болсон юм байлгүй тэгээд хуваарлагдаад 33 даас surгуулийг төгссөн байдаг.
33-ыг бол одоо манай одоо олон улсууд сайн явж байгаа улсууд өгсөн байдаг юм байлээ. Тэгээд би бол одоо юу гэж хэлэхгүй 33-ын одоо дэвтрээ хаяглахдаа нөгөө Баатар хот Москвагийн нэрмжт гэдгийг бичээгүй л дэвтрээ хаяглагцсан таацдаггүй гэдэг санаанд тий. Тэгээ сургалтыг сайтай олон зүйлүүдийг бас сурсан байдаг л да. Тий. Тэгэхээр 10 жилийн тухайд бол бид нар яг л өөрсдийнхөө үеийнхэн хаагур яаж явдаг байсан уу? Яг тэр жишгээрээ яваад. Тэгээ хөлбөмбөгийн маш сонирхолтой болж ирсэн. Ерөөсөө хөлбөмбөг сонирхдаг нөхөр чи хаан тоглодог гэсэн хөлбөмбөгийн талбай дээр. За яг одоо ямар шалтай нэг тоглох ш. Би энэ хагас дээр л. Тийм баруун хагас дээр. Тиймэрхүү. Чиг одоо бол сонирхол яа. Тий, одоо бол сонирхогч. Тий. За зөв. Би бас хөлбөмбөгийн дуртай. Би өөрөө 5 дугаар сургуулийн хөлбөмбөгийн хаалгач. За 5-ын шар мега гэж явсан. Жижиг намхан байсан юм лээ. Мега хэмжнээл гэдэг байсан. Би торноос зураал дэшвэрсэрдэг л байсан. Тэгэхээр чи тэр бол сонирхол нэг тийм байна. За тэгээд цааш нь хоёулаа шууд дээд сургууль руу оръё. Цааш нь. За ер нь бол энэ зургнуудыг чи бас хайж олох гэж. Тэр үчи фэйсбુક байсангүй шүү дээ та мэдж байгаа тийм ээ. Одоо дараагийн зураг. Бас нэг хэд гурван юмнуудыг энэ ажуугаар. Дараагийнх нь манай гэр бүлийн зураг байна. Аль гаргаад ир. Одоо яг танахан. Тийм манайха бид нар чинь тавуулаа. 3 хүү байна уу? Биш энэ манай охин үсэн ахуулаа өснө ургаж байгаа. Тий, 2 хүү. Тий, 2 хүү нэг охинтой. Нэг охинтой. Тий. Манай охин чинь болохоор би ч худалдаа өдрийн дээд сургууль төгссөн байхгүй дараа нь. Тий, 10 жил 33 төгсөөд худалдаа өдрийн дээд сургуульд яг одоо тухай чинь конкурс өгөөлж агсдаг байлаа шүү дээ, тий. Зөндөө олон хүмүүс өрсөлдөөд л тэгээ худалдааны сургууль конкурс өгөөд нэгтлэн худалдааны менежмент ангиуд байсан. Янз бүрийн юмнууд байсан. Би болохоор үйлдвэрийн менежментийг сонгосон. Үйлдвэрийн менежмент. Тий, үйлдвэрийн менежментийг. Хэд он гэсэн үг вэ? 95. Эд хэрэгтэй, эд сонирхож ирсэн үе юм да. Тэр эд сонирхож ирнэхээс үл яг эд үйлдвэр дампуурж ирсэн үе шүү дээ. Үгүй дампуурсан. Шинэ үе гарах гээд эд шинэ ер нь бол мэрэгжлийн нэр томьёонууд их гоё. Сургуулийн нэр нь ингээл зах зээлийн коллеж гингүүд гурван ингэ ойлгохгүй байгаа шүү дээ ер нь бол. Зах зээл коллеж гэх тээ. Тэгээ яг тэрэнд чинь ингээд хүүхдүүд чинь сургуулийн нэрэнд бас их автдаг тээ. Тэгээ нэгтэл ингээ харангууд нэгтлэн одолдооны менежмент гингүүд менежмент гэдэг чинь амар том сонсогдоод олон улсын гэдэг өгсөн хоёр өсгөөл тэр бас их гоё санагдаад тээ. Гэхдээ яг тэр нь яг надад бол илүү нэг үйлдвэрлэлийн менежмент илүү сонирхолтой. Яг тэгэхээр яг дотоод ихтгэл үнэмшил болохоор аливаа нэг үйлдвэрлэж бүтээх тий. Нэг тэр талын юмнууд нь явцсан. Гэхдээ тэр үед бол бид нар бүгд мэдж байгаа шүү дээ. Менежмент, маркетинг, энэ эдийн засгийн янз бүрийн номнууд бол нэг хүртээмжтэй биш тий. Тэгээ багш нар маань өөрсдөө ерөнхийдөө янз бүрийн тусламжаарч гэдэг юм уу ирсэн номнуудаасаа биднэрт ингээд баг хамтраад хийгээ явдаг байсан. Тэр бас сайхан аль талдаа их сайн суралцсан үйл явдал болж исэн л да. Тий. Тэгэхээр л одооны сургуульд чинь одоо тэр жил жишээлбэл 3 сар хичээлээ хаагаад зөвхөн англи хэл үзүүлж ирсэн шүү дээ биднэрт. Ердөө хаач? Тий, өөр ямар ч хичээл орохгүй. Тэр бас мундаг шийдвэр байсан байх. Манай нэм цаг захирал байсан баха. 7 онд 96 онд байна. Тий, 3 сар англи хэлээр ингээд нүтгэхээр нөгөө бид нар шиг ийм англи сурмаар байдаг нэг тодорхой их үзэр одоогийн шиг юм байгаагүй учраас тэр маш сайн сургалт болоо. Тэрнээс хойш жишээлбэл англи хэлийг сурах хэрэгтэй юм байна. Энэ яасан гоё юм гэж тийм хүн татагдах. Тий. Тийм. Дээд сургуулиас ч нэг тийм сурах арга барилуудаа аваад мэрэгжлийн нэг үндсэн баримжаал аваад гард юм одоо гэж хардсан шүү дээ. Тийм. Тэгээд яг худалдаанд манай ихнэр чи манай анги байхгүй бас үйлдвэрийн менежмент анги. Бид чинь нэг анги хоёр юм байгаа. Үйлдвэрийн менежментээр. Тий, үйлдвэрийн менежментээр хоёулаа төгссөн. Одоо ч 21 жил болж байна да. 9 оноос гэдэг чинь. 7 он гэдэг чинь. Тэгээ 21 он. За дараагийн зураг руу. Наад шиг сонирхолтой түүх хөвгөө зургнууд үргэлжлээд байна наадах чинь. За дараагийн харъя. За энэ бол болсон байна. Тэгээд худалдааны сургуулаа үйлдвэрийн менежментээр төгсөөд яг тодорхой ажлын боломжууд байсан л да. Тэгээд энэ дотор манай эдийн засгийн менежментийн тэнхимийн багш эрхлэгч одоо талицсан дажуугаа багш бас манай анги удирдсан багш бас талицсан байгаа мөнх багш хоёр нэг өдөр уулзаад тий. За одоо юу яана гайгүй төгсөж байгаа. Тэр чи яах вэ өөрхийн нэг хэдэн хүүхэд бас нэг
гайгүй шиг төгсч мөсөөр нэг арай нэг онцолдог штэ. Тэр онцолж байгаа хүүхдүүдтэй нэг 2 3 таа нуулж байна гэдэг. Тэгээ нөгөө нэг оюутан болоод дөнгөж төгсөөд нэг сурж гүйгүүлгээсээ илүү ямар ч байсан барил автсан нөхрийг багшаар ажиллаач гэд санал тавихгүй юу. Тэгээд аминдаа энд одоо багш болцсон сууж байгаа царийн. Зүг. Эдийн засгийн фонд менежментийн тэнхимд багш болоод Юу заах вэ? нөгөө үйлдвэрийн менежмент, нөгөө үйлдвэрийн эдийн засаг, менежментийн үндэс гэсэн тэр нь бас англи хэл сурцсан. Яг л тэр үедээ нэг жоохон мэдээлэл аваад тэгээ бас нэг оюутнуудад өгөх гарын авлага моолгаа нэг өөрийнхөө хэмжээнд орчуулад нөгөө тийм л дээ. Тэгээд заримдаа жаахан нуухан байхгүй оюутнуудтайгаа цуг одоо тодорхой ойлгох барихгүй юмнуудаа ярьдаг ч юм уу те. Тэр чинь ер нь бол дөнгөж төгсөнгүүтээ дахиад доотлынхаа ангийн хүүхдүүд хичээл зааж ил гэсэн үг шүү дээ. Нөгөөдөл чинь хамаагүй тоож байгаа юм байхгүй те. Тэгээ энэ чинь саяхан энд адилхан арайж уусна гинт яга багш уштай гэдэг чинь ойлгомжтой. Хүнээс илүү их сорилт шаардаад эхэлж байгаа байхгүй юу. Мантан боз идэж зогсчихсэн нөхөр хичээл заагаад байдаг. Тэгээ шүү дээ одоо тэр үеийн оюутнууд чинь ихэвчлэн ууш өөр юм уу мантан боз идэл явж идэг. Тэгээд яг иддэг юм хөвөр мөртлөө албан тушаал нөгөө очихсан оюутан байж байгаа багш болчихж байгаа байхгүй юу. Туслах багш гэдэг. Дөрөшк их хичээл мантан боз том. Голоо тэгдэг байсан айгүй бид нар бол тэр үеийн юугаар бол нэг 50 одоо жишээлбэл 51 ундаа те нэг 80 гөөхий ч юм уу идэл явж идэг улсууд байлаа шүү дээ. Тэгээ багш оюутангуул нийлээ те. Тийм. Тэгэхээр яг энэ багшилсан багшлахтай чинь тодорхой зорилготой анханасаа орсон юм л да. Би ерөөсө 4 жилээр багшлаа. Тэгээ манай хоёр асууж байхад нь би хэлжсэн баг. Би нэг анги надад өгч. Би даа. Нэг анги даага төгсгөөд бас. Хоёр дахь шалтгаан бол түрүү хэлсэн манай аав ээж чинь багш улсууд учраас бас олон шавнартай сайхан юм заагаад амьдралд нь гарын ганцхан төлийн дөрөнд хүрэхэд бас тодорхой хэмжээгээр зөв багш гэдэг чинь зөв болгочтой учраас гэдэг. Тэгээ яг гуравт нь яг нөгөө 4 жил сурааг юмад 4 жил дахиад нэг сайн сураатхыг гэдэг тийм. Тэгээ ийм зорилгоор одоо тавиад тэгээ яг 4 жил багшсан байдаг. 4 жил сураа. Тэгээ хүн одоо нөгөө сурах процесс яг үний юм байлээ л дээ. Би тухайд ингэ бодож ирсэн ч гэсэн одоо ингэ өгнөд үцхэд би нэг 2 үг хэлж байгаа байхгүй юу. Өөрөө ойлгоогүй байж байгаа хүнд ойлгуулцдаг байж дөрөв. Одоо болохоор хүн чи өөрөө ойлгоцсон мөртлөө хүнд ойлгуулахад хэцүү байна гэдэг. Тэгэхээр энэ 4 жил болохоор би бол бас нэлээд үр дүнтэй сорилттой өнгөрсөн юм байна гэж хэлдэг байхгүй. Их юм олсон юм байна. Их юм олж. Нэг анги төгсгсөн. Үйлдвэрийн менежментийн нэг 20 хүүхэд төгсгөөд нөгөө хэд маань одоо баярлалаа айдаахан болгоод надаас нэг 4 5 насны дүү хүүхдүүд байгаа шүү дээ. Одоо бид нар чинь баг ялгаагүй шиг болсон. Нэг анги бол төгсгөөд авсан. За нөгөө тэнхимийн эрхлэгч багш 2 даа амлсан 4 жилийнхаа юг бол дажгүй сайхан хийв. Хугацаагаа дуусгасан. Хугацаагаа амлсныхаа дагуу арднага харсан. За 3-д нь болохоор хүн чинь дараагийнхаа зорилгыг олж авд юм байна л да ингээ ажиллаа хийж байгаа. За ингээд бол чи ардын хүүхдүүдийг ингээд одоо сургаад авах гэдэг бол бас хангалтгүй байна. Чи өөрөө ингээд мэдлэг мэрэгжлээ дээшлүүлж практик ажлуудаа нэмж яагаад илүү их одоо юу гэдгийг үр дүнтэй юм руу явах хэрэгтэй юм гэдгийг ойлгочихж байгаа. Яг багшлахын бас нэг давуу тал болохоор зөвхөн энэ сургуультай багшлахгүй дээ. Одоо тийм янз бүрийн сургуулиудын цагийн багш наргээ байдаг. Тэр болгон чинь өөр оюутнуудтай харьцаад ирэхээр хүн өөрөө дараа нь ойлгох юм байна л да. Тийм. Энэ багш хэлэгчийн айхтар хариуцлагатай ажил байж хахад бид нар бас айхтар сулдуу байнуудаа бас бодож байгаа шүү дээ өөртөө. Тийм. Тэгээд болоогүй бас тэр төгс 4 дахь жилдээ болохоор үе чинь одоо юу гэдгийг чинь нэг тодорхой болж өгөхгүй асуудлуудыг юм хэлж ярих хэрэгтэй. Менежментийн хүн учраас гэ тэ. Тэгээд сургуульд чинь тодорхой асуудлууд болж өгөхгүй зөндөл асуудлууд байдаг байсан шүү дээ. Тэгээд тэрлүүн яваад орсон. Тэгээ нэг багш нарын хурал мурал дээр чинь бид нар чинь яаж байгаа шүү дээ. Асуулт хариулт байна уу гэхээр бүгдөө л намбагаа суугаад байдаг шүү дээ тий. Тэгээ бид нар болохоор залуу багш нар асууж байгаа юм л да. За бачиг чи асуу ерөөсөө гэдэг. За би асуу. Тэгээ бас тэр үеийн нэг аж ахуй гэсэн проректороос манай сургууль хэдэн багшид хэдэн компьютер ногдож байна гэдэг. Тэгсэн чинь нөгөө нөхдүүд чинь босоод сүрхий хариулж байна. Тэгэхээр за дараагийн асуулт гэдэг. Тэрний хэдэн ажиллаж байна гэдэг. Тэгсэн чинь тэгээ ер нь эцсийн дүндээ их олон компьютер шинжлэгдсэн л дээ. Зөвхөн үр дүн байна. Асуудал босгочод ерөөсөө болдгоо. Тэгээд ирж илж болоогүй ингэж яаснаас болоод багш нарын зөвлөлийн дарга болцсон би чинь сонгогдоод зоригтой асуудаг гэдэг юм аа. Тэгээд эсвэл энэ хүүхдийг аваачаад өөрийнхөө урд бариад ий гэдгсэн.
Тэр нь гэхдээ надад нэг чухал биш. Зүгээр бид нэр өөрсдийнхөө байгаа болж чаддгүй зүйлүүдийг өөрсдөө хэлж ижил сайжруулдаг байхгүй. Тэр ингээд дугуй байснараа өөрөө ингээд явандаа сайжирдаг юм ерөөсөө байхгүй. Тэгээд явж хамгийн 2003 оны төгсгөл дээр би Японы засгийн газрын тэтгэлэгт тэгээд мастер хөтөлбөртөнд тэнцээд тэгээд явах болчихсон. Тэгээд яг 4 жилч таарсан. Миний нөгөө хөөцөлж ийсэн юмнууд ч ингээ яг бүтэж таарад. Тэгээд тэнд нь Японы нөгөө Васэдэг их сургуульд тэр өөрөө Васэдэг их сургууль өөрөө бас их 1982 оны сургууль хаа. Их өндөр сургууль гэж дуулсан. Том сургууль, сайн сургууль. Олон жилийн түүхтэй. Тэгээд Японы энэ GDS-ийн тэтгэлгийг авч чадсан байдаг. Тийм. Тэгээд тийшээ очиж юу сурах вэ гэдэг чинь масал ялгаа авах нөгөө 4 жил багшилж байхдаа бодоод тийм. Ер нь яг миний сонголт болох стратеги удирдлага гэдэг тэр сэдвээр ингээд сонгоод тэгээ бас эдгийг сургуулийн бизнесийн сургуульд очиод 2 жил. Бас Японы ард түмний буйнаар гэж хэлхэн зүйтэй баг тийм. Тэр зүйлээр одоо ч гэсэн тэр сургалтаар бол эхний үеийнх нь хүмүүс бол ер нь яг одоо юу гэдгийг би бол их тоод штэ. Ер нь бол бид нэлээд юм чанга шалгуураар гарч исэн юм байна да. Цөөхөн хүн явдаг. Тэгээд их шалгалт нь ерөөсө тун шудрагуу байсан. Би бол одоо өөрөө орчоод тэгж байгаа юм биш үү. Гэхдээ ер нь бол 2003, 4, 5 оны шалгуурууд бол их чанга байсан штэ. Ягаад би тэгж хэлж ийм нөхөр 2003 онд би хамгийн төгсгөлийн шатанд ороод 2 хүнээс нэг нь болоо би гасагдчихжээ. Тий. Яг хамгийн сүүлд профессор ирээд профессорын ярьцлага болоод яг би тэр шиг ийм өрөөнд суугаад ганцаар орж ирээд тэгээд хоёрын нэг болоо би гасагдчихжээ. Гэхдээ тэр профессор тэнцэнжөө тэнцээгүй ч нэг сүүлийн өгүүлбэр хэлдэг байхгүй юу? Тэнцэнжөө тэнцээгүй бай. Мэдээж та ингээд сурах үнэхээр итэг сонирхол байгаа бити хаяараа гэж хэлжсэн. Яг тэр нь ингээд толгойд үлдчихдэм байлаа. Тий. Тэр чинь их тэгээ ямар тэнцэнгүй гэдэг юм байхгүй. Нэг мэдгэлийн хуудас байдаг. Таныг ингээд 7 хоногийн дараа уцсахгүй бол та тэнцэнгүй гэсэн үг л гэсэн ийм харилцаа байгаа шүү дээ. Айдуу зүйл. Тэгээ 2003 онд унангуудаа 2004 онд яваад яг тэндээ тэнцээд. Тэгээ сайн сургууль одоо энэ гарцсан байна. Манай Айба Кожи гэдэг бас эдгээр бизнесийн сургуулийн профессор байгаа юм. Тэгээ энэ профессорын шав болоод 2 жил ер нь бол бас ясаа хийчихсэн. Яагаад гэвэл чинь бас дараагийн монголчуудын сурах замыг бас өргөн болгох ёстой тийм. Тэр нь японочууд ч сүрхий л дээ. Дөнгөн аэропорт, эрц бүх юмнуудыг чи ингээд шилгээд хараад. Тий, хөргөө тэгээд нэг улирал нэг энэ төр цуглуулаад биднэрт бас яриа хийдэг. Тэр нь бол одоо юу гэдгийг нэг айхтар ингэн тэгнэхээсээ илүү их орныхоо юунд та хэд мэдлэг энтрээ зарцуулах ёстой шүү гэдэг ойлголтыг л өгөөд байгаа. Харин тэгээд японочдын нэг онцлог талчин байна шүү дээ тий. Зүгээр ингээ мөнгө өгөө мө тэтгэлэг өгөө орхичих биш. Дараа нь улирал тутам бол за амьдрал яаж ийн Японд амьдрахад ямар байна? Янз бүрийн стресст орж ийн ч гэдэг юм уу тий. Гэх мэтчлийн ийм Японы ийм урт хугацааны тогтвортой харилцаа үүсгдэг юм зүйл байгаа. Тэгээд зориг үүсгэж өгөөд байна тийм үү? Тий одоо жишээлбэл юу гэдгийг тэтгэлэг өгөө сурчаад байдаг. Тэгээ нөгөө тэтгэлгийг чи Монгол улсын иргэн гэдгээр авч байгаа шүү дээ та. Түүнээс биш одоо бат шиг гэдгээр авахгүй шүү дээ. Тэгэхээр тэр Японы засгийн газар чинь Японы ард түмний татвараар таныг их орондоо хувь нэмэр оруулна гэсэн тэр зориг хүсэл мөрөөдлийг чинь л бодит үйл явдал болгож байгаа болохоос биш. Та тэргээр явангуудаа тэндээ үлдээд ажиллаад амьдраа энэ үл та хувь оц зэрэг байхгүй юу? Зүгээр одоо шулууг хэлдэг юм байна. Тэр утгаараа бол энэ тэтгэлэг бол маш сайн менежменттэй, маш сайн араас нь ингээд хүмүүсээ зөв чиглүүлж өгдөг. Тэр шутгаараа одоо тухайн жилийн 6 онд ирсэн хүмүүс бүгдээрээ буцаж ирээд яг ажил төрлөө хийгээд бид нар чинь хариуцлага байна шүү дээ. Тийм хариуцлага илүү их ухамсарладаг гэдэг юм уу да тий. Тэгээ одоо манай профессор чи одоо хүртэл надтай жишээлбэл харилцаатай. Тий Айба сенсей бол одоо би семинарын группт одоо байж л байгаа. Тэгээ Айба багш маань өөрөө яг багшаа доо галт хэлэхэд бол өөрөө адилхан Харвард төгссөн ч гэдэг юм уу те Японыгоо сургуулиуд төгссөн. Тэгэхээр нөгөө бизнесийн зөвлөгөө өгч чиглэлээр их олон жил ажилласан Boston Consulting Group гэх тэнд. Тэгвэл Японы том корпорациудад зөвлөх юм уу дэд ерөнхийлөгчөөр ажилласан учраас надад нөгөө тухайн үед би чинь бизнесийн сургууль 4 жил багшилсан ч гэсэн тэнд ингээ 2 жил стратеги удирдлагаар мастер хамгаалахад маш олон зүйлүүдийг урьдчилж хийж байгаа байхгүй юу? Ингэж яагаад ингэдэж шүү те бизнесүүд чинь бизнес дандаа л ингээл томроод идэв юм.
хямралгүй яаж тулдیں۔ Тэ бизнес эцсийн дүндээ удирдлага яагаад чухал байдгийг, менежмент яагаад чухал байдгийг, стратеги яагаад чухал байдгийг гэдгийг л одоо 2004-5 онд бидний тархинд хийж өгч байгаа байхгүй юу? Тийм, би нэг сайн найзтай юм а. Тэр найз маань стратегийн хүрээлэнгийн дарга энэ төр явсан Санжинбаяр гэж нөхөр бий. Тэгэхээр тэр нөхөр бол стратегийн тухай надад их ярьсан. Тэгээ стратеги бол ер нь тэгээд тэр дундаа бизнесийн ер нь аливаа юмд стратеги бол маш том хөдөлгүүр, цөм хөдөлгөх хүч үү? Стратегийг бол олон янзаар тодорхойлсон байна. Жишээл одоо бид нар Питер Дракер гэдэг менежментийн эцэг гэгдэх ч юм уу тий. Мань профессорын юмнуудыг ер нь сайн уншиж явах хэрэгтэй. Би тэрийг үл илүү уншдаг байхгүй. Майкл Портерийг ч юм уу уншаад. Тийм Портер. Энэ би бол товчхондоо стратегийг бол өрсөлдөх давуу талыг урт хугацаанд хадгалах арга л гэж байгаа. Тий. Тань жишээлбэл ямар нэгэн тийм өрсөлдөх юм уу урт хугацаанд таны давуу талыг хадгалах юм байхгүй бол та стратеги байна л гэсэн үг. Тийм байна. Юу гэнэ өрсөлдөх чанар давуу талаа урт хугацаанд хадгалах арга л байна. Арга. Тий, арга. Ерөөсөө хүний амьдралч хэрэгтэй юм шүү дээ. Тэглэг яах вэ? Тий. Одоо тэгээ эн чин стратеги шин дахиад цаашаа зөндөө олон төвшин болоо явчихж байгаа юм л да. Том байгууллагуудын тухайд стратеги хэдийгээр байлаа ч гэсэн байгууллагын соёл тааруу байх юм бол стратеги хэрэгжидгүүч гэдэг юм ингээд дахиад юмнууд болоо явчихдаг. Улсын хувьд мөн ялгаа байхгүй. Одоо Монгол Улсын хөгжлийн стратеги гэж зөндөө олон баримтчгүүд байгаа байх. Байна. Тий. Хот хөгжүүлэх стратеги төлөвлөгөө гэж байгаа байх. Үзүүлэлт өрнөтлөг зөндөө олон юмнууд байна. Гэлээгэхдээ одоо өнөөдөр бид нар 2020 он гэж хүртэл хөгжүүл төлөвлөгөө гэж 20 он болцсон. Жишээлбэл тий. Тэгэхэд тэр төлөвлөгөн дээр бичсэн зүйлүүд хэдэн хувьтай яаж биелүү гэдгийг бид нар одоо дүгнж чадахгүй шүү дээ. Тий. Тодорхой хэмжээнд дүгнж чадахгүй. Аль эсвэл тодорхой асуудлууд одоо хүртэл шийдэгдэг байна гэхээр бид нар энд зөв стратеги баримтлаагүй байна л гэсэн үг. Жишээл ядуурлыг бууруулах стратеги зөндөө байгаа шүү дээ, тий. Тэгээ яагаад 30 жил жишээлбэл ядуурл нэг 28, 26, бараг 30%-аас буухгүй байгаа. Тэгэхээр та жишээлбэл стратегийг зөв гэж хэлэх юм уу, буруу гэж хэлэх юм уу? Яг одоогийн тийм биш үү? Бодит юутай холбоод ярих амьдрал дээр тийм. Амьдрал дээр эн чинь ингээд буух байхгүй юу? Жишээлбэл юу гэдгийг тодорхой бизнес хийж ил бизнесээ цаашаа хөгжүүлэхгүй бол аль нэгэн олон улсын компани ирэхээр ялагдчихж байгаа. Жишээлбэл дотоод ялагддаг юм чинь юм уу усыг л явж идэл ажиугаар орж ирэл. Тийм ер нь бол тэр бүх зүйлүүд чинь л стратегид яагаад анхаарал хандуулж цаг зарцуулж бодож хийж явах хэрэгтэй бэл гэдгийг хэлж байгаа байхгүй юу. Тийм тэгэхээр энэ бол стратегийн менежмент удирдлагын тухай асуудал болохоор ядуурл дээрч байна, улс орны хөгжил дээрч байна, бизнес дээрч байна. Бүх юм дээр байгаа даа. Наад чи өстө чухал асуудал шүү дээ. Наад стратегийн удирдлага гэж юм да. Удирдлага тий. Энэгээр сурсан хүн ер нь олон байд юм. Яг л зөндөө л олон улсаас сурж байгаа бах. Тий. Чи ямар диплом одоо юуны ажил гэж байх вэ та нарт? Тий, диплом бичсэн шүү дээ. Бид нар бол за нэрийг нэлээд Монголын аж ахуй нэгж дээр экспорт хийдэг аж ахуй нэгж дээр менежментийн сайжруулах гэдэг диплом бичсэн байдаг. Бараг агаадагш нь гаргах гэж байна. Экспорт чиглэсэн. Тэгээ одоо ч гэсэн байгаа л да тэр компани. Гэхдээ яг тэр бодсон шиг тийм амжилттай биш л дээ. Би 2006 онд бичсэн диплом шүү дээ, тий. Одоо 2020 он болж байхад тэр газрыг харахад бол бас тийм болоогүй л байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр хүний стратегтэй холбоотой юмнууд бол бидний бүх юмд хэрэгтэй. Жишээл боловсрол, эрүүл мэндийг сайжруулах стратеги юу байх юм? Эрүүл мэндийн хангамж хүртээ чанарыг дээшлүүлэх гэдэг юм уу, тий. Зөндөө л олон ажлууд хийж байгаа баг. Зүгээр хамгийн тод нь бол жишээлбэл бид нар ядуурлыг бууруулах стратеги гэдэг зүйлийг л ядуурл яагаад үдий болтол баг 3-1 нь ядуу болчихвэ гэдгээр л хариулт өгч байгаа байхгүй юу. Тий. Тэр тооронд эдийн засаг хэд дахин өссөн юм уу? Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн хэд болсон гэдэг юм уу? Энэ зүгээр статистикүүд бол бий. Гэтэл бодол дээр бид нар яг нөгөө чиглэсэн юм чи ядуурлыг бууруулах гэдэг үг байгаа шүү дээ, тий. Ядуурлыг бууруулах стратеги нь яагаад хэрэгживэ гэхээр бид нар тэрийг дахиад харах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэнд яагаад орлогын тэгш бос байдал үүсээд байна, тий. Эсвэл яагаад хөдөлмөрлөх боломж муу байна? Эсвэл яагаад боловсролын үйлчлэг авах хэцүү байна ч гэдэг юм уу, тий. Эсвэл яагаад их өвдөж байна ч гэдэг юм уу. Ядуурлд нөлөөлж байгаа олон зуун шалтгаанууд байж байгаа шүү дээ. Одоо сүүлд Нобелийн шагнал авсан эдийн засагчдын юм чинь бол нөгөө ядуурлын эдийн засагч гэж орчуулдаг байдаг тий. Тэр чинь бас л ядуурл юунаас болдгоо гэдэг дээр сонирхолтой дүгнэлтүүд хийсэн байгаа шүү дээ. Сэтгэл зүйн хувьд ядуурлалтай ямар байдгийг тий. Эрүүл мэндийн хувьд яагаад
тэр усуд муу байдгийн, эрүүл мэндийн хувьд дорой байдгийн. Ажил эрхлэх боломж яагаад хязгаарлагдал байд ингээд маш олон талаас нь харсан тийм эдийн засгийн бүтээлээр авсан л да. Тэгэхээр зүгээр яг нь нэлээд дэлгэрэнгүй явж ер нь стратегийн тухай асуудлууд дандаа л урт хугацаанд тодорхой үр дүнд гэдэг маань өөрөө хэмжигдэхүй зүйлийн тухай ярьж байгаа гэсэн үг. Хэмжигдэхүй. Жишээлбэл юу гэдгийг бид нар хотын хөгжил янз бүрийн юмнууд ингээ ярьдаг те. Хотын иргэдэд одоо жишээлбэл жил болгон манай хот одоо хөгжиж гинөө гэхэд бид нэг тодорхой одоо болихэд нэг 10 үзүүлэлтийг гаргаа хотынхоо иргэдэд ингээ харуулж болох уу? Тэ? Бүр наацхан тэгэл нэг хүн ногдох ногоон байгууламж одоо 3.8 метр квадрат байдаг бол одоо 4 жилийн дараа 15 болгоно гэсэн бол бид нар 3 жилийн дараа хэд болсон бэ гэж асуугаад бас нэг тоомоо гараад ч гэдэм юм. Тий. Стратегийн хувьд өөрөө бол бас өөрийнхөө амьдралд стратегийн одоо төлөвлөлт хийж байгаа шүү дээ. Өөрийнхөө амьдрал, хоёрын амьдрал. Тэгэхээр өөрөө хэд он төгсч ирлээ? 6 он төгсч ирсэн. 6 он төгсч ирсэн. Стратегийн хамгийн дээд одоо заашлах өндөрлөгч нь ямар хүсэл зорилго байна өөртөө чинь? За яг ер нь мэдээч хэрэг одоо бол миний бодлоо юу гэдэг төлөвлөгөөс юу ах вэ гэхээр одоо нийгэм нэг жоохон хувь нэмрээ оруулах юмсан. А нөгөө талаас нь хэлэх юм бол чи ажил хийгээд ингээм амьдрээд бол одоо чаднаа тэр үл асуудал байхгүй болчихно. Гэтэл чи өөрөөгөө болгох чинь бол чиний л асуудал байгаа. А гэтэл чиний үр хүүхдүүдийн асуудлыг хэн хариуцах ёстой тийм. Шинэ 3 хүүхэд байж штэ энэ юу жишээлбэл те. Тэгээ энэ 3 хүүхдийн ирээдүйн өөрөө муу мухайж болохгүй штэ. Бид нэр магадгүй өнөөдөр 30 жил их сайхан хөгжлөөж гэсэн бид нэр зөндөө олон муу мухай зүйлүүд байна. Хожимын нөгөөдөр асуун штэ. Одоо намаа нэг 70 хүрдэгсэн үү яадаг гэсэн те. Та одоо тэр үед нэг ингээ яваад байсангүй нийгэмчин ийм ядууралтай, ийм авилгалтай те. Ийм одоо болж итгэхгүй байхад та юугаа хийж исэн бэ гэж асууж штэ хожимын нөгөөдөр. Тэгнь. За тэр үед нь жишээлбэл одоо сайхнаар асууя да стратегч нь ямар байсан юм бэ гэнэ үү? Тэгвэл одоо тэгээд хариулах гэдэг. Тэр үед тэгээд асуух юм бол би ингэж хариулж болохгүй штэ. Би ажиллаа хийгээл явж исэн гэж болохгүй. Тэгээд тэрийг бол та хийгээ тодорхой хугацаанд үр дүнд хүрээд ингээ яваад ирлээ. Гэтэл энэ нийгэмд оруулах хувь нэмэр гэж танд байна уу гэж. Та ажиллаа хийгээд өөрийгөө аваад явах бол таны л хэрэг байгаа гэдэг. Тийм нөхөр асуух нь шүү дээ. Тэгээ шүү дээ. Хожимын нэг өдөр асууна. Гэхдээ энэ асуултанд жишээлбэл одоо хүртэл хариулахад хүнд байхгүй юу? Хүнд шүү дээ. Хүнд. Тий. Тэр утгаараа л одоо юу гэдгийг жижигхэн ч ихсэн хувь нэмэр нийгэмд оруулах ёстой юм. Тий. Одоо тань зүгээр зүүрлж хэлэхэд олон хуульчид байдаг тий. Тэгтээ гэмт хэрэг буурдаг. Тий. Нэг логик нь сонин буун тий. Тий. Яагаад багасдаггүй гэдэг нэг юм асуулт. Шудрагаас дээшилдэггүй ч гэдэг юм уу. Тэгэхээр ийм тоон юмар харахаасаа илүү бид нэг хүн ч ихсэн нэг хүний зөв дуу хоолой, нэг хүний одоо гаргаж байгаа зөв санал санаачлаг нийгэмд одоо тулгымцсан том асуудлыг шийдсэн кейс зөндөө байдаг шүү дээ, тийм ээ. Зөндөө байдаг. Тэгэхээр бол одоо бол тийм нийгэмд үлдээх тодорхой хувь нэмэр оруулах тэр хэсгээ бол анхаарах ёстой мэнэ гэж бодож байна. Өшөө сонирхолтой зургийг харъя да. За яг энэ Васидигийн диплом юм тэгээд ямар ч байсан энэ дэр бас нэр нь уртаа авах. Прудо. Тий. Прудогийн бат шиг. Одоо Васидигийн диплом ийм байд юм байна тийм үү? Тийм шүү дээ. Энэ шиг хингээ юу та. Тэгээд дүнгийн нэг хоолох та. Тий. Тэгэхгүй одоо энэ гоё алтмалт. Оо тийм байхгүй. Энэ юм хөгжгөрөө хингээ болчт юм байлээ. Сүүлд Манчестер их сургуулийн диплом бол нэг юм бичгийн цаасал байгаа ер нь бол. Тийм гоё гавц мавц авахгүй дугтунд хийгээ шуудан гараа болчихно. Тэгэхээр хоёр дээд сургууль төгссөн гэсэн үг тийм ээ. Тэг ер нь бол хүн хоёр мастер сурсан. Хоёр мастер сурсан. Гэхдээ би нөгөө дотоодын сургууль, ихтэй сургууль чинь бас өөрөө их чухал гэдгийг бас хэлмээр байна. Чухал. Тий. Өөрөөр хэлбэл худалдаа үйлдвэрийн дээд сургуульд ингээд 4 жил сурсан маань яг үндэ энэ хоёр гадны одоо Васида ч юм бол Японы 4 номер оноо тийм сургууль штэ. Манчестер их сургууль бол Английнхаа 7 номерт ч байна. Дэлхийн 29-т ч үлээ ингээд байж байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна нөхөр одоо ч нэг хүмүүс нэг хэсэг боловсролыг бас юу талаас нь шүүмжилдэг усуд байгаа штэ тий. Мэдээ шүүмжлэх юм байлгүй л яг хөө. Гэхдээ танд бол хоёр сонголт байгаа байхгүй юу? Монголдоо ингээд бакалавра эзэмшээд тэгээ гадны сургуульд мастер эзэмшээд тэгээ Монголдоо илүү их юм бүтээх тий. Нөгөө сургуулийн Монголынхаа энэ нийгэмд илүү юм бүтээх. Нөгөөх нь бол одоо
гадагшаа сураад гаднаа ажиллах ч гэдэг юм уу те ингээд янз бүрийн замууд байгаа. Миний зам болохоор энэ дотоодын энэ ихтэй сургууль бакалаврдоо сургууль хэцүү гэж боддог. Тий. Яг тэгэхээр энэ яг нийгэмд болж өгөхгүй тэр зүйлүүдэд болж байгаа ч юм уу бүх зүйлүүдэд мэдэж таньж тийм ээ бизнесийн орчин ямар байдгийг, хууль эрх зүй ямар байдгийг, нийгэм тулгацсан ямар асуудал байдгийг тий. Тэрэндээ таарсан хариултуудаа дараа нь арай агсан төвшөнд очиод ялангуяа нэг 4-5 жилийн ажлын туршлагатай болчих юм бол дараа нь та мастер сурах их хэцүү болоод байгаа байхгүй да. Юу сурах уу, ямар асуудал нийгэмд тулгамдсан тэр зүйлүүдэд хараа яадаг ч юм уу те. Тэргээрээ бол одоо тухайн үеийнхаар бол би нөгөө бизнес салбарт ажиллагаа ботсон байсан учраас энд очиод бизнесийн сургуульд нь сураад ямар ч юусэн ингээд дууссан. Энэ юу вэ? Энэ харин таны урилгыг хүлээж авчаад юу юм да. Манай авч нөгөө техникум багшилж байгаад нэг эм тарианы хордлого болоод нөгөө сонсголгүй болчихгүй юу? Тэр үеийн нэг хэмжээ байсан юм шиг нэг олон хүн байд юм шиг байна. Тэр би. Тэгээ би нөгөө багшилж байхдаа манай авч нэг дүлийн иргэдийн нийгэмдгийн дарга болоод. За. Тийм. Өөрөө тэнд чинь мэдээж хэрэг нөгөө гадаад хэлтэй хүмүүс байхгүй. Инженер сайн дурын ажил штэ. Би тэнд нэлээд их цаг зарцуулдаг гэсэн байхгүй юу? Тэр хараагүйчүүдийн үндэсний төв, дүлийн иргэдийн холбоо хоёроор. Тийм үү. Тийм. Тэгээд тэр нөгөө манайх чинь тэнд хараагүйчүүдийн байранд байдаг байсан. Тийм. Тэгээд тэргээрээ ягаад тэгээд авто дээр ярьж байгаад харсан чинь чиний нэг юм 2001 онд орчуулсан ном байна гэх. Америкийн дохионы хэлний сурах чиг гэж. Чи 2001 онд нөгөө дүлийн иргэдийн холбоо чинь ийм гадагш дотгош явахгүй юм дохионы хэлний сурах чиг нь байдаггүй. Тэгээ энэ манай нэг гадагшаад тийм дохионы хэлний сурах чиг авчираад тэгээ нийгмийн амлалт хөдөлмөрийн яам нэг төслийн байгууллага хоёрт төсөл бичээд. Тэгээ Америкийн дохионы хэлний сурах чиг гэдэг юм орчуулсан юм 2001 он. Дохионы хэл мундаг юм байлээ хөрхий тэр нэг энэ коронавирус үеэр нэг орчуулж байгаа охин байгаа шүү. Тэгээ нэг одоо бид нар чинь харж байгаа шүү дээ. Тий. Тэгээ яг Японы Васетад багшаасаа болоод 2006 онд төгсөж ирээд тэгээд нөгөө сурсан мэдсэн зүйлүүдээ ашигладаг юм байгаа дээ тий. Тухайн үед би нөгөө Апо компанид орсон байдаг. За. Тий. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний менежерээр. За. Одоо жинхэнэ нөгөө 4 жил үйлдвэрийн эдийн засаг заасан 2 жил тэнд очиж сурцсан чи яг үйлдвэр дээр ажиллахын бүр өвчин байт юм байгаа зү тий. Нөгөө үйлдвэр дээр чинь яг төлөвлөгөө биелүүлэх. Яг ганцхан төлөвлөгөө шилдэг нөгөө би ч төлөвлөгөө биелүүлэх тос болсон ш. Яг тэр ямар утгаараа гэхээр яг үйлдвэрийн эдийн засаг үйлдвэрийн менежментийг яг газар дээр нь буулгаад өөрөө хэрэгжүүлээд үр дүнгийн алдаагийн оноогийн ингээд бүх тийм бас л нэг том туршлага суралцах процесс явж байгаа байхгүй. Улсынхаа бас том компанид менежмент хийж штт. Яг хөө тэгээ менежерийн ажил гэдэг хийж байгаа. Тэгээ яг одоо зүгээр яг би тэнд 3 жил арай хөрөөгөө хугацаанд ажиллахад бол яг л нөгөө сурж мэдсэн зүйлүүдэд турших боломжууд гарч ирж байгаа байхгүй тий. За яг одоо үйлдвэрийн бүтээмж хаав нь яаж хэмждэг. Тий. За үйлдвэрлэлийн ашиглалтын зардалуудыг яаж хэмждгийг дээр нь яаж сайжруулалтын буруулдیں۔ Тий. Бүтээмжээ яаж дэвшлүүлэх вэ? Үйлдвэрийн гологдол хаягдлаа яах вэ гэдэг юм уу. Ингээд яг үйлдвэрийн орчин дотор ингээд ажиллахаар бол яг л бидний аль ч үйлдвэрээс ижилхэн зүйлүүд баггүй юу. Тодорхой нэг юм дээр би түрүүс нь боловсролын салбарт 4 жил ажиллаад миний зорилго ингээд дуусаад дараагийнх руу шилжсэн гэдэг шиг яг үйлдвэр дээр бас нэг тийм хугацаа зарцуулаад ирэнгүүт нэг үйлдвэрийн байрал авчдаг байхгүй тийм ээ. Автоматжуулалт аль хүртэл байх уу гэдэг юм уу. Ер нь бол судалсан. Судалгаас илүү ажилласан гэдэг юм байна. Тийм нөгөө зөвхөн яриад үл ангалтгүй шүү дээ. Одоо энэ нэг сайхан ярьдаг нөхөр байна л гэж ойлгоно. Тэгээ тэр чинь үйлдвэрийнхэнтэйгээ нэлээ. Үйлдвэр чи өөрөө сайхан шүү дээ. Үйлдвэрийн хамт олон гэдэг чинь 70-80-аад 20-30 жил ажилласан мундаг хамт олон мундаг туршлагатай инженер техник ажилтнууд байж байгаа учраас их юм сурсан бас тэр чинь нөгөө сурж хийж туршилж далдаа оноогоо хүлээж хариуцлаган дээр бууж ингэж яваад ерөнхийдөө нөгөө сурсан мэдсэн зүйлээ турших тэр хэсэг л багхгүй. Тэгээ үйлдвэр менежментийн тал дээр одоо ч Монголд бол үйлдвэрүүд бол бас их мундаг болсон л доо ер нь бол. За 4 жил багшилсан гэдэг шиг. За энд ингээд нэг 3 жил тий үйлдвэр дээр тэгж нохуулаад. Тэгээ дараа нь тэрний дараа над тузаас нөгөө шатгуу худалдааны тий компани гүйцэтгэх захирлаар ажиллаа гэдэг. Мөн ялгаа байхгүй. Улсын салбар үтцсэн үйлдвэр үтцсэн одоо худалдаа үйлчлэгээний салбар яага болохгүй гэж тий дараагийн сорилт байхгүй юу? Тий дараагийн сорилтоо 31-32 байсан юм уу да. Хийсэ. Авсаа. За. Тий юугаж мэдхгүй нөхөр л бас хийн штэ тэр чинь. Ойлгомжтой. Тэгэнгүүт одоо жинхэнэ утгаараа нөгөө менежментийн ажлуудыг хийх ёстой болж байгаа. Энэ бол манад бол яг
CEO ч гэдэг юм уу, менежментийн ажлуудыг хөвчлэн бизнес рүү ч юм уу те. Аль эсвэл зөвхөн албан тушаалын нэр төдийгөр ингээ хараад байдаг нь жоохон дутмаг байдаг байхгүй юу? Тэр нь юу гэж хэлж ийн нөхөр яг менежментээ ингээ сайн харах юм бол менежмент ч өөрөө төрдөж хэрэгтэй. Үгүй ерөөсөө Төрийн бус байгууллагч хэрэгтэй, бизнес ч хэрэгтэй байдаг. Энэ түгээмэл зүйл. Гэхдээ би яг одоо тодорхой зөвлөгөө сургалтын ажлууд хийж байхдаа хэлдэг байхгүй юу? Яг CEO гэх юм бол баг мэрэгжил шүү. CEO бол. Дурын амтан зүгээр гүйцэтгэх захирал гэсэн аяг зөрчгөө шууд гүйцэтгэх захирал болох бол асуудалтай. Асуудалтай байдаг. Тэр бүр тодорхой хэлэх юм бол сайн эмч жишээлбэл сайн эмнэлгийн дарга байх уу? Тий. Сайн жүжигчин, сайн театрын дарга байх уу? Менежер ч юм уу гүйцэтгэх захирал байх уу гэдэг чинь ингээд биднэрт асуултууд ирж байгаа шүү дээ, тий. Тэн чинь нэг арай өөр юм шаардаад ирэх нь шүү дээ. Танаас одоо жишээлбэл тий нөгөө үр ашиг, үр дүн шал өөр юм биш. Ажилтнуудын сэтгэл ханамж тий борлуулалтын өсөлт гэдэг юм тодорхой юмнууд шаардаад ирж байгаа. Тэгээд яг тэн дээр тулгарч байгаа хүмүүс бол илүү CEO-гийн одоо челленж рүү орж ийн гэдэг юм да. Би бол тэгж л харддаг л да. Тэгээ яг тэн дээр 10 жил ерөн CEO-гийн ажил бол хийсэн. Тий мэдээж хэрэг энэ чинь зөвхөн юу гэдгийг тэр компаниуд дээр суугаад байхаас илүү бас нэгэн олон талуудтай хамтарч ажиллах хэрэг болж байгаа тий. Нөгөө чухал уулуурхаан салбарууд маань юу вэ? Зам байрлал юу вэ? Хөдөө аж ахуй юу вэ? Энэ салбаруудын ерөнхий амьдралын хэм маяг, бизнесийн хэмнэлүүд юу вэ нөө? Тий. Нөгөө талдаа өөрөө энэ стратегийн салбар учраас төр засагтай бас тодорхой хэлцлүү шууд холбогдох асуудлууд үүснэ. Гадаад энэ чинь гаднаас хамаарсан бүтээгдэхүүн учраас гадаад шокуудыг яаж буулгах вэ? Тэр үед чинь 2-3 эдийн засгийн хямралуудыг даван туулах юм сорилтууд гэх тээ. Тэгэхээр сонирхолтой тийм бас сорилттой тийм жилүүдийг л өнгөрөөсөн байдаг. За хоёлаа. За энэ юу вэ? Энэ яг хөө түрүү ажиллаж байгаа салбар ажилласан салбар гэдэг энэ дээр энэ орснуудын гэлгсээч ингээ хүн байгаа шүү дээ. Энд бид нэр тэгээд зурж исэн тэр дурсгалтай зураг гараад ирсэн тэгээд зарим улсууд бас юуны одоо хараат болж юу мүү гэж зөндөө олон юмнууд ярьдаг шүү дээ тий. Тэгээд яг энэ бизнесийн харилцаа, бизнесийнхаа төвшөнд та төлөөлөл бизнес төлөөлөл ажиллаж байгаа бол хийх ёстой л ажил тий. Ажлаа сайн хийх ёстой, гэр хэлцлийг сайн хийх ёстой. Түүнээс хойш одоо салбарт бол модгүй олон асуудал байгаа шүү дээ тий. Саяны зураг дахиад гаргаад ирдээ. Сешин гэсэн тий. Тий. Энийн ард юу вэ? Энэ компьютер юм уу, диплом юм уу? Над гэрээний хавцсан. Авчулсан юм байна. Гараа авчулсан. Тэгээ энэ яг энэ одоо жишээлбэл олон улсын одоо худалдаач олон улсын төвшөнд харьцаад тодорхой бизнесүүд хийх бол бид нэр яг тэр бизнесийнхаа ертөнцөөр амьсгалж мэдээллийг авч те гэрээ ширээнийхаа нөгөө тал сухта юугаа ярих уу бас энэ талын өөрийнхөө талын эрх ашигуудыг ихлээд богнуулад нэг хүчтэй дуу хоолой болгоод те ингэж явах л тийм л хэлбэр штэ бидний хувьд бол намайг харахад манайх их өмөлд юм шиг л манай сайдууд бизнесийн хийчих ажлыг бол бизнесийн л хийх ёстой гэж боддог. Яг зөв энэ үеийг сонсох гэсэн. Жишээлбэл төр засгийн төвшөнд ярьж байгаа юм бол төр засгийн тэр том төвшний тий улс орны одоо урт хугацааны одоо хөгжлийг түлхсэн тийм үү. Тиймэрхүү том асуудлуудаа яриад явах юм бол бид нар чинь ингээд асуудлуудаа ойлгох нь илүү их тодорхой болчих шүү дээ. Тий. Жишээ одоо сая бид нар манай Манчестерийн багш болохоор Даунсон гэдэг нөхөр байсан. Тэр дандаа нэг хөгжиж байгаа орнуудад зөвлөгөө өгөөд явцсан багш. Тэгээд би ч хөгжиж байгаа орноос очсон учраас бас нөгөө диплом удирдуулж байгаа учраас манай нөхөр ер нь нэг жоохон тийм шоколамж нөхөр байхгүй да. Тэгээ ер нь ингээд янз бүрийн юм дандаа 2-3 утгаар нь ингээд хэлчихдэг. Багшаа хоёр таарчдаг. Тэгээд манай нөхөр хэлж байгаа байхгүй юу. За хөгжиж байгаа орнууд дотор аль улсаас зээл тусламж авах уу гэдэг чинь үрдэл маш алсыг харна штэ. Тэр Шри-Ланк бомб дотоо жишээл 99 жилээр гатад өгж байгаа нэгсэл одоо 99 жилийн дараа юу болохыг бид хоёр мэдэхгүй штэ гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр зөв бодлоготой усууд юм бодлого ч юм бол
100 жилийн асуудлыг хүртэл багтаага шийдэж болж байгаа байхгүй. Тэгэхээр Өөрөө тэр стратегийн чиглэл сурсан юу чинь энд яваад байна шүү тийм үү? ер нь яг гоо тийм суур байж болох. Ер нь бол аль ч асуудлыг урт хугацаанд харахаар их сонирхолтой байхгүй. Харин тийм. Богино хугацаанд харахаар зарим асуудал амар сонирхолтой мөртлөө урт хугацаанд ямар ч хэрэггүй. Бид энэгээр их дутдсан шүү дээ. Утааг бол маш богино хугацаанд мартаад маш богино хугацаанд санаж байна. Одоо л энэ жил их сайн биш те. Сайн бууруулаад энэ жил ажлыг ингээд хийхээр үр дүнд хүрч байгаа шүү дээ. Бид нэр болж байгаа юмыг болж байгаа л гэж хэлэхээс өөр арга байна. Тийм шүү. Тэгэхээр одоо түрүүний нэг менежмент гэдэг сэдвээр буцаад хэлэхэд бол бүх юмнууд бид нэр менежменттэй тий. Стратегтэй. Тий. Ингээд тэрнийхээ дараа үнэлгээгээ гаргаад дүгнүүлдэг тий бас. Одоо яг л бодтой юмнуудыг одоо ард иргэд юм уу тэ ирэх ашиг нь холбогддог бүх улсуудаар үзүүлж явуул их зөв юм уу гэж хардсан шүү дээ. Тэгэхгүй бол бид нар хөгжөөд байна гэдэг энд нэлээд нөхдүүд хөгжөөгөө сууж л байдаг тий. Жишээл хөгжил наагур өнгөрөө явчих гэмээр улсууд бас үлдчих болохгүй шүү дээ. Бид нар ингээд тий аль талынхаа юм энэ чинь улс гэдэг чинь бүх юмыг хараад л бүгдийг ингээд тэнцвэртэй авч явах тухай тий. Ер нь яг төр яагаад өрөг гүйцэтгэдэг, төрийн зохицуул яагаад хэрэгтэй гэдгийг цаад дагуулгач чинь тэр шүү дээ. Хэд либерал бодлогоч гэдэг юм уу те хэд одоо бизнесийн эрх ашигт харсан бодлогууд ямар сайн муур дагаврууд авчиж гэж бид нэр олон жилийн 100 200 жилийн хөгжлийн туршлагууд чинь бүгдээрээ харуулсан байхгүй. Тий. Тэгэхээр одоо бид нар бол арай тийм үү алсыг харсан урт хугацааны тэгээд хариуцлагцсан бодлого тий хариуцлагатай. Тэрний үхээр хариуцлага гэхээр одоо бид нар нэг нөхрийг шоронд их тухай яриад байгаа юм ерөөсөө биш шүү энэ тий. Хариуцлага гэдэг маань ёс зүйч байдаг. Ёс зүйн хариуцлагч байдаг. Хуулийн хариуцлагч байдаг. Өөрийнх нь ёс суртахууны ээж хариуцлага байдаг тий. Одоо жишээл Япон энтрийг бид нар харж байгаа шүү дээ. Тодорхой бид нар ч одоо нөгөө бизнесийн ёс зүйгээр бизнесийн их сайн ингээд ёс зүйтэй болоод байдаг тий. Улс төрчийн ёс зүйгээр тэр хэсэг нэг харахгүй дуу байгаад идэг тий. Гэтэл энэ ч урд нь л өөр өгнөө залгачаад байгаа болохоос эцсийн дүндээ альч юмд байсан ёс зүйн тухай юм яригдаад байна шүү дээ. Тэгээ зарим улсууд бол ёс зүйг хөлчилсөн байгаа тий. Японыг ч юм уу Германы жишгүүдийг харж л байдаг. Бидэд болохоор хууль нь байвал гэдээ ярьдаг бас зөндөө олон тохиолдолд байж идэг тий. Тэгэхээр яг энэ олон зөвлүүд чинь юм бодлоготой, стратегтэй, тэгээ хариуцлагатай. Тэгжээж энэ нөгөө бодлого юм уу одоо залуучууд дараагийнхаа үеүүдтэй их зөв суур зам тавьж өгөх. Ийм л одоо цаграг гэх юм уу? Хөгжлийн цаграг маягийн явах хэрэгтэй гэж хараад яваа юм гэж. Тий. Тэгээ яг ер нь яг ингээд зөвхөн ажил хийх ч гэдэг юм энэ бол одоо орчин үеийн залуу улсууд бол хангалттай байхгүй тий. Бас одоо өөр бусад одоо юу гэдэг сайн дурын ажлууд юу хийж гэнэ үү те юунд оролцож гэнэ үү энэ зүйлүүдийг бас бид нэр анхаарах хэрэгтэй мөн гэж боддог л доо. Тэгээ яг сүүлийн 10 жил чи ингээд ажил хийж яхад би нөгөө GC Монголд бас цаг зарцуулсан. Олон улсын төрийн төсөв болон Монгол дахь салбарт тий. Тэгээ тэнд бол бид нар олон сайхан зүйлүүд хийдэг. Тэгээ гэмн нэх ярьдаггүй. Тий. Энэ Save Life гэдэг энэ төслийг бид нар 17 онд залуучуудаагаа нийлээ хийсэн байдаг. Тэгээд энэ бол 28-аас доош хоногтой нэрэн хаалгааны өрөөг ихнэлхээс тогтчулж өгсөн байдаг байхгүй. Нэг 11 үлээ 12 тоног төхөөрөмжтэй нийлээд 17 онд хийсэн. Тэгэхээр энэ яг гэж хийдгүү гэхээр бид нэр та ажиллаа хийгээ явж иж болно. Гэхдээ бас хажуугаар нь сайн дурын ажлуудад оролцоод мөнгө байхгүй байж болно. Мөнгө босгоод тэгээд энд нийгэм толгомдсон нэг жижигхэн асуудлыг нэг том омыг бид нар шийдэж чадахгүй шүү дээ. Тэгээд энэ чинь нэг 180 сая төгрөг босгоод энэ ажлыг хийж өгөөд тэрний өгөхөөр дараагийн тэр 28-аас доош хоногтой нарийн хаалгааг шил зориултын өрөөм зориултын хөрөмжөөр хийдэг жишгийг л ингээд өгчөж байгаа байхгүй юу? Би стратегийн хүнтэй ингэж олон стратеgiгээ тодорхойлдог та дахиад нэг хэлдэ. Тэр их гоё тодорхойлтоо. Ер нь бол өрсөлдөх давуу тал байгаа тийм. Энийг урт хугацаанд хадгалах арга байна. Хадгалах арга. За энэ аргыг л одоо өөрөө үзсэн байж судалсан байна. Тэгэхээр энэ аргаасаа бидэндээ зааж өгөөрэй. Хэлээрээ, яриараа. Яг тэгэхээр биднээс урт хугацаанд ерөөсөө юм төлөвлөж байсан байхал та 4-5 жилийн төлөвлөгөө зөндөө байдаг байсан. Урд үед байсан. Одоо ч байгаа. Одоо 2050 он хүртэл төлөвлөж үзэж байна урт хугацааны. Хугацаа бол уртцаад л байна тий. Хугацаа нь уртцаад байгаа. Тий. Төлөвлөлөөд байгаа. Гэхдээ нөгөө яг төлөвлөгөөнд хэрэгжүүлэх хүмүүс маань тийм төлөвлөгөө байдаг шиг мэддэггүй. Тэгэхээр
энэ сайхан санаагаа хэрэгжүүлээрэй. Та бол 101 мөн. Уран кофегаар дайлах ёстой байтал битэрийн цаг их бага болчлоо. За. Энэ бол Далхаа гэдэг зураачин зураг юм. Тэгээ энэ бол кофегаар хийсэн. Одоо бодог байхгүй л гэсэн байхгүй юу? Тэгээд кофе удаа шаармаар болоо тэрийг янз бүрээр ингээд цаас тавиад асгачаад ингээд авахаар үлдэж байгаа дүрснүүд нь биер хэрэглээгүй гэсэн үг. Өөрийн шин сэтгэлгээ бас юм сонин сэтгэлгээ юм байна. Менежментийн хувьд стандарт бус. Тэгтээ маш их стандарт. Тий. Нөгөө талаар би нэг юм их баярлалаа. Өөрийн шин тэр нөгөө нэг танай сургуулийн багш нар нэг ундаг үг хэлдэг биш. Төгсгт нь. Тэгээ чи их орондоо улс орондоо юу гэдэг хүн бэ? Тэр зорилгоос хазайсан уу, нийцсэн үү? Тийм хангазрын багш нар бол жишээлбэл докторийн тухай ярихгүй юу? Манай багш зөвсүүлд Манчестер сургуулийн багш. Тэгвэл би тэгээд яг тоглоал асуучихгүй юм. Та одоо доктор юм байна. Докторч юу нэг яад юм гэдэг. Манай нөхөр тэгж энэ бол нэг сэдвийг арай жоохон гүнзгийл үзснээс биш өөр юу ч нэмэхгүй шүү дээ чам. Тэгэхээр чи одоо доктор хийж байгаа. Үгүй тийм. Тэр ахтай шүү дээ надаа тийм юм бол. Хэмжээгээр байхгүй. Тэгээд Манчестерийн дипломгийн дөрөв би А4-ийн цаас үлдээ. Энэ А4-ийн цаас байна л дээ. Тал дээр нь хийц юм уу? Үгүй харин бүтэн байгаа. Би зургийг авахтаа муу авчихгүй. Тийм ямар ч үс нөгөө юм хэлсэн бол дуустдаг тийм. Ямар ч үс дуусгах ёстой. Энд нөгөө яриад байгаа төгс төлөвлөгөө, стратеги, тэгээ хариуцлага, тэгээ үр дүн гэдэг нэг юм яваад байхгүй та. Тэгээд энийг бол дуусгацсан. Тэгээд яг л сая английн одоо сайн сургуулийн юмнуудаа ингээ явахаар бас олон зүйлүүд нийгмийн амьдрал зүгээр харагдаж байгаа байхгүй тийм бид нэр одоо сураад уулаад юм уу бүр мэдэхгүй бол асуугаад маш олон улсууд туршлага судалсан байгаа. Зүгээр би энэ манай банд энэ сургуульд сураад төгсөлтийн өндөр очиж сууж байхгүй юу? Танай банд шин том хөө зурд том нь бол нэг сургууль эдийн засгт байдаг. Энэ дунд жижиг хоёр яваад. Дунд одоо сургуулаа баг сургуулаа төгсөөд ахлах руу явна гэдэг. Тэгээ тэн дээр нэг юм эцэгчүүдийн хурал болоод би жоох нэг тоогоогүй нөгөө такод очсон чи энэ чи сүртэй юм арга хэмжээ болж байгаа байхгүй. Нөгөө захирал нь гарч ирээд танаа хүүхдүүдийн төвшин ийм байсан 9 сарын 1-нд. Бидний зорилго ийм байсан. Нөгөө математикийн оноо тэд гэдэг шиг ингээд тавьсан байна. Тэгээд сургууль төгсөхөд танаа хүүхдийн оноо эд болсон. За ингээ болсон юм байлгүй дээ гэж хэлээ. Одоо би дүүргийнхаа сургуулиудын дундчтай харьцуулъя гэд ингээ харьцуулаад улсын дундчтай харьцуулъя гэд ингээ харьцуулаад ингээд гарах. Тэгэд энэ захирал нь хэлж байгаа байхгүй одоо дутуу мото яасан бол бас уучлаарай те ямар ч байсан бид нар хамгийн зайнараа хийчихэд ингэсэн гэдэг ч юм уу те. Энд чи ингээд бас л нэг жилийг дүгнээ нөгөө захирал чинь тайлангаа тавиад нь шүү дээ эцэг нанаа хүүхдүүдийг би ингэчглээ одоо те дунд нэг юм болсон бол гэд. Тэр ийм энэ бас нэг менежментийн арга яваад байгаа байхгүй юу? Тийм байна. Тийм захирал ихээр нэг тийм юм биш дээ. Энэ чинь шал өөр юм байгаа байхгүй. Одоо ингээ өдөрлөг зохионгоо захирал маань энэ захирлыг хөгжилтэй захирал байхгүй юу? Ширээ зөөгөөл гүүжэн те. Жижигхэн хоолууд тэгээ зархад хоолоо зараа зогсож जैन. Тэгтэл захиралтэй сургуулийг удирдах явж байгаа хүмүүс байна. Тэгээ өөрөө биетээрээ оролцож талангаа өглөө талангаа тавьдаг. Бодтойгоор тий бодтойгоор үзүүлээд бас улс дүүргийнхаа дундчтай харьцуулаад тэгээ юм их юу гэж хэлмээр юм дээ. Улсын удирдлагууд маань ийм болчихвол юм сайхан болж байгаа хөө манай тата. Тэгээ Манчестерийн юм босгоо. Тэгээд ерөнхий Япон Английн ерөнхий хэм маягууд бас ойролцоо юмуд ажиглагдах юм байлаа тий. Нөгөө цаганд их харан байдаг гэдэг чинь яг цагаа илүү. Тэгээд нөгөө шулуухан илэрхийлж явдаг гэдэг тий. Өөрөөр хэлбэл болж өгөхгүй зүйлийг шууд хэлээд ингээ явдаг бол өөрөө хамт сурж байгаа манай англи оюутнуудын ч юм уу бид нар дандаа бизнес ажиллаж байгаа улсууд юм чинь бид чинь өөрт нь хэлдэг. Тий, ерөөсөө тий ер нь бол шулуухан хэлээд явцсан хамаагүй тэгэхээр хэлэх нэг илэрхийлэмжийн аргаас орцсон учраас хүний дург хөргдөг ч юм ингээд тэгээ дээр нэг хариуцлагатай тий хариуцлагатай гэдэг юм чинь бүх юм дээр яваад байгаа байхгүй юу. Жишээлбэл одоо юу гэдгийг Японд ч гэсэн бид нэр айхтар том улс төрчдийг нэг жижигхэн инүүхнээс болж үтэй гэмээр л огцорж байгаа үстэй тий.
нэг улсынхаа машинаар цуслалтайгаар хөргүүлсэн ч гэж яах шигтэй тэгэл оцорч тэгдэг шүү дээ. бид нар бол тэр чинь бол юу тэр дэлгүүр хийсэн тий зүсэн зүйлийн хийдэг юм жишг байх. Тэгээ эн чинь ингээ багсаар сайжраад байгаа байхгүй юу? Тийм багсч байгаа. Тэгэхээр бол яг хөө тэр талын юмнуудыг тавиад нийгмийн бодлогын тухай нэг жоохон аатаа болоод тий. Тийм тэрийг одоо сургагч багш нарын хэлдгээр бол жоохон хөрөөгөө ирлээд гэ тий. Мод хөрөөдгүүд ирлээ шууд хөрөөд идгүүгээд байгаа тий. Хөрөөгөө ирлээ ирэлдэг гэд. Эргүү хөрөөгөөр чи хизээч хөрөөдөж дуустдаггүй гэдэг шиг жоохон хөрөөгөө ирлээд тий. Тэгээ яг хөө ингээд 12 сар дуусаад ирсэн байгаа. Тий. Тэгээ ирээд яг хөө зөв сонирхолж ярихад бас нэг жижигхэн менежментийн зөвлөгөө өгөө тий менторинг хийгээ явж хахад. Одооны залуучуудаа зохиоцсон биз. Одоо юу яатсан биз дээ? Санал зовлтгүй. Хүүхдийн сургуульд мөргүүлтэн тэр одоо тийм ээ. Одоо бас эрхүүж нэг юм хийгээд ирсэн юм болохоор тий. Гэрээ болгоцсон. Тий. Тэр мэдээж болно л да. Өдөөнөөс нь гэрээ болохгүй. Одоо тэгээд энэ улсынхаа сайн сайхны төлөө миний найз сайхан зүтгээрээ. За юу. Тэгээд бидний цаг болцсон. Бид одоо ер нь та нарыг л одоо дэмжиж тусалж ил байвал одоо 40 насныхан ер нь одоо та нар зүтгэхгүй хэн зүтгэх. Тэгээд бас их хаашаа суух юм аа. Одоо өөрөө бол нэлээд өрүүлж ирлээ шин. Хийдэж өрөөдөө хийдэж ярив. Тэгээ эн чинь нэг юм 2 3 юм байна. Нэг ургаа. Тэрийг аюул кофе уужихтай ярихгүй. Тэгээ одоо нэг цаг бол нэлээд шахуу болчлаа. Одоо хоёулаа кофег ууя. Нэвтрүүлгээ за ингээд өндөрлчихье да. Баярлалаа. За баярлалаа. Тий. Дуудна олон дахин. За. Үр улам гүнзгий танилцсан. За. За.